холбоотой ийм нураа. За ингээд одоо энэ жил бол цаг сайхан байна. Цэцэг ногоо дэлгэрсэн ийм сайхан одоо газар хүрэлцэн ирлээ. Жаргалан цумд амьдарч байгаа нутгийнхныхаа амьдралтай танилцъя. Жаргалантайг нутгийн зөвлөлийнхэн Хөдөлмөрийн Баатар Шарав Доржгойг ахлагчаараа сонгожээ. Бид нуурын магнаа Эрдэнэ толгой хэмээх газар зусаж тоглох сайхан амьдарч байгаа Шарав Доржгойд зочиллоо. Чимэг очрын Шарав Дорж ээж эгч нарынхаа хамт ажилчин элсүүлэлтээр энд ирж тракторч комбайнчдаар хослон ажиллаж Хөдөлмөрийн Баатарын боцлыг 3 удаа биелүүлж 28 наснаа Монгол улсын Хөдөлмөрийн Баатар хэмээх эрхэм цолгийг хүртжээ. Улс орон даяар түүний шаргуу цуцалтгүй хөдөлмөр үлгэр дуурайл болж байлаа. Зүүн хангаан хүү энэ хүү орон даяар алдаршиж удалгүй инженер механикчаар олон газарт зөвлөх багшаар ажиллаж намын их хуралд төлөөлөгчөөр сонгогдож алдар суун суурайтаж байлаа. Тэтгэврт арсны дараа тэрвээр хөдөө малаан өсгөж мянга шахам тоотой сүргэн адгуулах болсон бөгөөд хүү Бат чөдрийн хамт хурдан адуугаан сойж 40 гаруй удаа айрыг дөрөв авч алдар туяач болж нутгийнхаа нэрийг өндөр дөрвөж явна. Нэртэй сайн мэрэгжилтэн бизнесмен Лавг Сүрэн Мягмаржиг нар маань энэ нутагт газар тариалангийн компани жилуулан олон зуун гад тариалалт хийж орчин үеийн өндөр чадвартай техник ашиглан ашиг орлого сайтай ажиллаж байна. Тэр техник ямар янзтай байх юм тэр чинь одоо өөрийн ёсорлыг зөвшөөрч тэр бол их орон хөөхөн тэр ажиллаж байгаа газар одоо хамгийн бүтээл гаргаж байна. Тэгэхээр хамгийн гол нь одоо бас энд ийм байна. За бид нэр одоо 2000 онд энэ Холонгийн Мягмаржиг бид хоёр энэ жаргалан туяа загадалт анх одоо тариаланчулж гарч ирж ийлээ. За ингээд энэ өөдөө гэдэг компани байгуулж гарч ирж агрономчоор Мягмаржиг захирлаар нь би ажиллаж ийлээ. За тэр үед одоо Шарав Доржгой маань Монгол улсын Хөдөлмөрийн Баатар тариаланч Баатар араасаа одоо бид нарыг залгуулж ингэж тарианд оруулсан. За ингээд одоо бидний зөвлөх багш маань одоо Шарав Доржгой байсан. За өнөөдөр энэ өөдөө компаниг бол миний хүү энэ одоо ариун болд гээд энэ одоо хүлээж авч байна. Өдөртөж одоо явуулж байгаа. Бид өнөөдрийн байдлаар бол бас өр тариа эрхэлж байна. Овёос тарьж байгаа. Төмс хүнсний ногоо тариалж байгаа. Бас нэлээ юм хийн гэсэн ийм зорилттой байна. Бас надлан бол одоо 356 сая төгрөгөөр услалтын систем байгуулж энэ жилээс услаатай газар тариалан эхэлж байна. Ер нь бол одоо манай нутгийнхан энэ Төвөөнгийн Жаргалан цум гэж одоо Монгол улсын уугуун сангийн аж ахуй энд одоо анх Шарав Доржгой Баатар шанд эхэлснээс хойш тавга захирал тэгээд тэрний дараа Даш Доржгой байна, Хоожингой байна. Олон компани захирлууд энэ Жаргалантын сангийн аж ахуйд бас энэ газар тариалангийн үйлдвэрлэлд их чухал үүр гүйцэтгэж ирсэн. Энд бол одоо компани байгуулад өөрийнхөө одоо овгоор туулах хэмжээ компани байгуулад жилд манайх бол одоо 800-900 гаруй тариалж байна. Хангаан одоо олон залуучууд яраас орж тариаланд орж байгаа. Газар тариаланд орж байна. Малаж хөө эргэлж байна. Бас одоо энэ хурдмар их сонирхож байна. Тэгээ одоо биднийг энэ удахгүй энэ хойд гол дээр очиход энэ Төв аймгийн Жаргалан суманд байгаа одоо 30 гаруй өрх айл байна. Энэ одоо улсууд энэ гол дээр суулцсан бидний хүлээж байгаа. Ингээд одоо аянда тэнд уулзалтнаа. Тэдний газар тариалангийн машин техниктэй танилцсны дараа тариалангийн талбайд нь очлоо. Талбайн дэрэгдэх түүний гэрт тэнд амьдардаг зүүн хангаан нутгийн хүмүүс цуглжээ.
Нутгийн уулзалт өдрөлөгт хулан, болд, даваадорж, багш гомгсрөн мөн энх хоёр должинжив суугаа нарын 50-аад хүн оролцож санаа сэтгэлэн ярьж нутаг усаан дурсан хуучилж нэг өдрийг өнгөрөөлөө. Дааган хайрхан уулын өврийн нутаг бэлчээр бол олон авраг малчдыг төрүүлсэн гэдгээрээ алдартай. Бид улсын авраг малчин Балжин ямын өвлжөөгөөр очлоо. Тэд ахан дүүсээрээ өвлжөөгөн эргэж байлаа. Энэ нутгийн өгөөжийн тухай ийхүү ярьлаа. Сингэлийн одоо өтгөн дээдл одоо манай авраг дамбан байсан. Тэнд бас улсын авраг малчин болоод. Тэгээд дараачаа үлж гэн одоо манай Цэнгэл хөргөний үлжээ. Тэгээд манай үлжээ байхгүй юм. Манай ч одоо энэ дээр лав 35 6 жилийн үлжээ байгаа байхгүй. Энэ дээр нэг үлжээ. Доод энэ харих найз зүрдээ 5 жилийн үлжсэн тийм хөл юм. Дээр үлч одоо энэ чинь оног гिचсэн байж байгаа харагддаг. Тийм шогуушг тийм уртж байсан газар байхгүй. Одоо тэгэл энэ бас газар чинь хэлгэдээл бас бороо заснаа үерд бас чулуу хайрга бас элбэгдсэн иймэрхүү юм л да. Дээр энэ манай хайрхан уул энэ анхны салбар уулыг өвсөн уул гэж нэрлэжсэн юм гэлээ. Айл өвлж чад хавар мал тэллээд хон сааж явсан бортохтой сүүгээ тавьчих тэр алддаггүй тийм өвстэй байдаг. Ийм өгөөжтэй газар их сайн. Тэгвэл одоо ягданда орогцсон багцсан ч гэсэн хөр хэмнэ араа өргөө өгөөл байгаа. Ер нь зүүн гасмын жаргалантагийн нилээх их хэсэг мал энд ондардаг. Тэгээ их олон авраг төрсөн байхын тэр одоо ямар учиртай? Одоо тэр энд үндсэн оршин суусан дандаа манайхнаа одны манай хоёр авраг энэ манай хөрөг ах тэгээ би ингээд дөрвөн улсын авраг малчин нэг нь агшаа авраг юм хүн төрсэн. Энэ бол галуу юугүй энэ өөрийн gaavын одоо юухан хөдөлмөр тэрүүнтэй холбож голно үздэг юм. Зүгээр нэг тийм борооч хуваарыг артаач юм болоо юм. Нилээ өнгөрсөн өн оргуулад бодох тэр нилээ тийм яг гооханта хөдөлмөртэй хүн байжээ гэдгийг өнгөрсөн өн л одоо бодчих. Аавга хийжсэн үйл ажил хэлжсэн үгээрээс нь танд тогтоож өнгөрөөцөн өнөөс ухаарч бодсон даа. Улсын их баяр наадам. Хүй мандлын дэнжид хотлоор цугласан Монголын уяачдын доторч төв цэнгэлдэх хүрээлэнгич зүүн хангайчууд эр бэр хурдан хүлгэрийн хурд хүчээр сорж оролцож ирсэн түүхтэй. Энэ нь цэнгэлийн дээддэж өөрсдийн байр суурьтай олон түмэн гэсэн үг үлээ. Сүүлийн үед зүүн хангайн бар сүрэн цэн даюуш нар элжигэн хүний уяачийн эрдмийг төрийн наадмын дэвжээнд сорживаа нутгийн төлөөлөгчд болж байна. Хан хөхийдэн төдийгүй төрийн их баяр наадамдаанч зүүн хангайчууд морион уйж уяачийн эрдмээ уралдуулж яваагийн жишээ энэ юм аа. Төв аймгийн Баян цогтоор нутаглаж хурдан мордон уйж байгаа барын уяагаар очлоо. Энэ уяан дээр 200 гаруй хурдан хүлэг сойжээ. Бүгд төрийн наадмын дэвжээнд хүй 7 худагт хүрэлтэнэ. Найз нөхөд уяачид нэртэй бизнесмэнүүд нийлж нэг гал болжээ. Увс аймаг өндөр хангай сумаас шилдэг уяачид энд нийлдэг. Зарим талаараа энэ гал бол хан хөхий увсын уяачдын гал гэхээр санагдана. Эдгээр хүмүүсийн нэгэн голлох зүтгэлтэн нь манай нутгийн уяач бар юм. Бар бол хар багаас тэгш буянтын хүндээд морь унаж уралдаж өссөн хөө.
Тэдний гэрт Монголын бүс нутгуудад уралдаж айраг төрүүгэн авсан хурдан морины медалууд яриаж үзэгдэнэ. Эдгээрийн дунд Эрдэнтийн ой буюу бүсийн уралдааны шагнал хүндтэй байр эзлэнэ. Саяхан бар усын даншигт хурдан мордон аваачиж баруун нутгийн олныг уйсан хөлгийн хурднаар гайхуулаад ирсэн төдийгүй хан хөхийн нутагтаа гайхалтай хурдан хээр үрээгэн аваачиж хурдан адууны давхилын сайхныг бас сонирхуулж шилдэг мордоос тасран төрүүлэх эд бахыг харууллаа. Энэ үеэр мөн увсын даншигт аман хүзүүдэж олнон гайхуулсан морион алдарт уяач Сэн даюурч нутгийн түмэндээ сонирхуулсан юм. Шинэ овоо тахилгыг бэлэгдсэн бэсрэгхэн энэ наадам дээр улсын авраг мөнх бат ирсэн нь сайхан тохиол гэж нутгийнхан бэлэгшээлээ. Хэрмэр одоо сая баруун бүсийн даншиг наадамд аман хүзүүдэж зуангаар түн болон Ус баруун чигээр түмнийг их баярлууллаа. Би өөрөө их баярлсан. Баярлж байна. Тэгээд миний уйлжсэн морд бол одоо бас 10-20 айраг төрөө авсан хээр азраг халдсан мор гэж ийм амжилтууд гарч ирсэн. Энэ тэгээ манай зүүн ханхи бол маш хурдтай газар гэдг нь одоо мэдэгдэж байгаамаа. Манай энд нэгдлийн бар хээр мор данаан хөрөн жандикэр цэрэнтэржийн хээр балдоржийн хөрнүүд болон Ерөнхийдөө алтар, барын алтар, охон кэрүүд гэдэг одоо маш их амжилт гаргаж ирсэн мордууд манай би залгаж гарч ирсэн мор нь одоо миний кэр мор юм байгаамаа. Тэгээд одоо би дахиж энэ кэр морийг одоо бас ихсэг гөхийн дахлага өөр одоо улс журдах сонирхол санаа байгаа. Тэгээ манай нутаг газар нутгийн хол учраас улсын баяр тэр болгон явдгоо. Энэ дээрээс ганц нэг очсон баталгаатай төрүүлдгүүч айраг төрүү хийжсэн морд нь очиж төрүүлж ирсэн. Алдарт байцын дэвшингээр цэрэнжигэнгээр мордууд манай энд тэр журалдаад тамав хийжсэн мордууд тэнд ч төрүүлдэг болтой. Тэр хурдны хувьд бол энэ сүү ханххөө шиг бол би Монгол гэр нь хааж айхгүй хурдтай юм гэж боддог. Ер нь хурд нь бол тийм л мэдэгдэж байна юм. Горон жаргалантад бол миний өцөгийн өгд төрж өсч би ч гэсэн тэр донд хэрэгт нь тэрж өссөн хүн байгаамаа. Тэгээд миний буурлав жамбал гэж хүн бол сумын анхны адуучин хүн байсан. Түүний хүүхдүүд нь сүх одоо сонон мочир төмөн дэмбэрлэгээд бүгд лавасаа адууны эрдэмний номыг авч өгүүлж адуу малж ирсэн усуд байгаамаа. Манай бол одоо мор ихаас гадна мор шинжээж моринд явдал оруулдаг тийм хүн байгаамаа. Тэгээд манай аавын хөрөн морил суманда 5 удаа төрүүлсэн тийм хурдан морьтой хүн байсан. Тэгээд нэг жил манай аавын 2 хөрөн морь нь бол эхний хоёрт бол аман хүзүү төрөө хоёрыг авч исэн гэдгийг. Тэгээд миний наг зах сөх гэдэг хүн бол тэр манай буурлавын унган морь нэгдлийн бор хэрэг гэдэг бол уйд сойж 7 удаа төрүүлж исэн байгаамаа. Тэгээд түүнээс гадна бол манай аа бол морь шинжээш уяач олон шавнартай байсан гэдэг болдгийн. Тэгээ хүнд бол заа сургахтай бол харамгүй зөвлөж одоо түүнээс гадна морийг бол одоо хатгаж эмнэх талдаа бол бас их сайн хүн байсан. Хин лэр нь одоо энэ болохоо ажиллаа болдорж байгаа. Энийг та нэг үзээж өгөөл зүгээр нөгөө хотгоо хурцлж аваад гараад надад сурвалжуулаад тэгэл тагнаа атгах дөрөөлдөг атгах гэл ерөөсө бүхэл юм нь атгаж өгөөл явуулцдаг тийм л хүн байсан юм аа. Төрийн наадмын хурдан морины уралдаан. Улсын баяр наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулах комиссийг олон жил удирдах яваа хүн бол зүүн хангай сумын уугуул Дулам сүрэнгийн Самдан Жамц үлээ. Өөрөөр хэлбэл Монголын хурдан хөлгүүдийн их наадмын журам дүрмд голлох үүрэгтэй удирдан зохион байгуулагч нь манай нутгийн хүү юм. Наадмын бүх хурдан мордын уралдааны цаана Самдан Жамцын ажлын хариуцлага харагдаж байдаг. Улаанбаатар хотод Зайсангийн аманд байх мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгээр орж профессор Самдан Жамцын эрлийн задуун дээр эрдэм шинжилгээний туршилт ажиглалт хийж байгаа талбайд нь очиж бидэд зураг авсан юм.
мал зүйч мэргэжилтэй. Энэ мэргэжилээр улсад 44 жил ажилласны. За энэ хугацаанд адуу судлалын чиглэлээр нэлээд олон ном сурах хүчийг бичсэн. Түүнээс гадна хурдан мөр сонирхож Монгол улсад үржүүлж байгаа тис гал шар дарахад гэх мэтийн омгийн адуунуудын судалгаануудыг наривчлан хийж үржүүлэх арга техникийг боловсруулсан юм аа. За эдгээр адууны дунд бол манай хангөхийн адуу байгаа. Хангөхийн адууны нэг ялгат онцлог нь бол биеэр бусад омгийн адуунаас 15-аас 20 кг-аар илүү тэсвэр адууж сайтай хурдлах чадвараа өр төлдөө сайн дамжуулдаг ийм онцлогтой адуу юм аа. Одоо бүр сурагч байхаас оюутан байхаас эхэлж одоо хурдан мөр сонирхож Монгол улсын наадмын хурдан мөрний хүмүүс 43 жил ажилласан. Тэрнээс гадна хурдан мөрний одоо уяа соёлгыг давхируулах талдаар шинжил ухааны үндэстэй одоо цусны бүлэг нь ямар байна вэ? Гараа нь ямар байна вэ? Барийн ямар байна вэ? Амьсгал нь ямар байна вэ? Цусны бүрэлдэхүүн нь ямар байна вэ гэдгийг наривчлан судлан тогтоосон. Энэний үндсэн дээр Монгол улсад үржүүлж байгаа энэ омгийн адуу жишээлбэл тис гал шар дарахад 1000 дахин адууг аль омгоор нь одоо сайжруулах юм. Тэгвэл одоо хаана хурдан мөр гарах юм бэ гэдгийг одоо юм онлын үндсэлтэй судалгаа хийж боловсруулсан байхамаа. За нөгөө талаар одоо хөдөөж хөх сургуульд малаж хөн тэнхимд адууны аж ахуйн хичээлийг одоо давхар заадаг. Адууны аж ахуйн холбоотой ном давхмал сурах бичиг гарын авлага 14-ийг өчиж нийтийн хүртэл болгосон. Тэгш буянтын уудам цээл дээгүүр газар өвхөн довтлогох хан хөхийн хурдан хөлгүүдийн давхиа хүүхдийн гинго газраас ирсэн мордын шандас сорих наадам бужигнсан олон. Зүүн хангай наадам ингэж өрнөдөг. Жил бүрийн зуны баяр наадмаар үргэлжилдэг Бахтам сайхан дүр зургийн нэгэн хэсэг инэ. Хичнээн жижил тэгш буянтын талын ингээр хурдан хөлгүүдийн тоос хадаж олонний сэтгэлийг баясгасан билээ. Хичнээн нэрт хурдан морд үүгээр дүүлэн давхсан гэхэв. Увс завхны залгаа нутаг болохоор нутгийн наадамд зэрэгэлдээ сумдын мордж цөөнгөө үрдэг юм. Зүүн хангай ногоон дивжэнээс Монгол даяар нэрийн дуурсгасан бүх төрж байлаа. Энэ бол ламжив авраг улсын начин жанчив дорж нар. Үүнээс гадна Пацай, Бямбгар, Жижинхүү, Балдэр, Шинэн дорж, Индра, дорж сүрэн, Шагшхан, Даштэндэв зэрэг наадмын хүчтнүүд төрөн гарчээ. Сумын наадмын талбай сүүлийн үед зам буулын ард сумын төгөөсөн алсхан түшин байрлах болж морь барих бүх барилдахыг нэгэн дор зохион байгуулдаг болсон нь эрүүл сайхан газарт наадан цэнгэх сайхан боломж бүрдүүлжээ. Сумын наадмын нээлт наадмын талбайд цомхон сайхан болдог. Бүх хүн гоёлон өмсөж сайхан мордон унаж нутаг даяараа сумын төвийг зорин ирцгээв. Авсаархан хэрнээ цоглог жавхлантайгаар наадмын нээлтэн хийж ёслолд олон бүгдээр оролцсон. Сургуулийн хүүхдүүд жагсаж, урлагийн тоглолт үзүүлж, байгууллага болгон ард олондоо наадмын жагсаалан үзүүлцгээв. Энэ бол төрийн наадамдаа сэтгэл гаргаж, чин сайхнаар хөгжилтөнд цэнгэж байгаа төрх юм.
Морьд 6-ны газар руу явхад сумын наадамд амсхийх цав гарна. Энэ хооронд ирчүүдийн дунд чадлан гайхуулах сэнгэл үргэлжилэх нь ч бий. Морь ууруулах, бугуйлдах, бас эмнийг сургах гэдэг жинхэнэ эр хүний уламжлалт ийд бах билээ. Зүүн хангай нэрийг төрийн наадмын дэвжээнд олон жил дуурсгасан хүн бол улсын начин Дулам сүрэнгийн Жанжив Дорж юм. Жанжив Дорж бол төрийн наадмын морины комиссийг олон жил удирдан ажилласан мал аж ахуйн эрдэм шинжилгээний туршлагатай судлаач Самдан Жамцын төрсөн дүү юм. Энэ нь нэг үе зүүн хангай нутгийн ах дүү хоёр төрийн наадмын дэвжээнд чухал үүрэгтэй байсны баримт юм. Түүний гэрээр очиход гэр нь бүхэлдээ бүхийн спорт, биеийн тамирын өнгө аястай ажээ. Түүний гэрээс улсын наадмын барилдааны түүх дурсамжуудтай холбогдох Начингийн түүхийг бараг бүхэлд нь харж болох үс ажээ. Жанжив Дорж бас ном эрдэм судлалын ажил хийж олон бүтээл хэвлүүлсэн бөгөөд удахгүй Ламжив аваргын тухай бичсэн ном нь хэвлэгдэх ажээ. Төрийн дэглэгтэй сайхан хайрхан төрснөөр бас бахархаж явдаг, нутгаараа бахархаж явдаг ийм хүн. Тэгээ манай хангхийн хайрхан бол бас ер нь хизэнээс алдарт өгчүүд хурдан хөлгүүдээр алдартай ийм үлгэн нутаг. Ер нь 100 дамжсан хүчтний төрж гарч яасан гэж би бас боддог. Өөрөөр хэлэх юм бол 1893 онд алдарт манай Ламжууга тэр үеийн одоо сандаг очир буюу намхаа аваргыг одоо эд байх үед нь хаж төрүүлж яасан ийм түүхэнд үлдсэн баримт байгаа юм. Тэгвэл одоо 20 дугаар зуунд болохоор зэрэг алдарт Баяманг аварга одоо мөн хангхүйний нурууны даар гарсан одоо юм аварга байгаа. 21 дугаар зуунд мөнгөт аварга одоо гарч ирлээ. Тэгэхээр зэрэг ямар ч байсан энэ 100 зуунд ямар ч байсан нэг аварга төрдөг ийм сайхан нутаг юм аа гэж бас бодож явдаг хүн бэ. 1985 онд би ардын явсгалын 64 жилийн явгаар Монгол улсын заан өвсгөлийн галцсан яриад Хөрлөбаатар заанаар тавж начин болсон. Тэгээ яг сүүлийн жилүүдэд би энэ Увсан аймгийн Увснуур бүх дэвжээ гэж байдаг. Энэ дэвжээндээ одоо ерөнхий менежер ажил давхар гүйцэтгэж ажлынхаа хажуугаар тэгээ сүүлийн 2 жил манай Увсан